өндөд үзэгчтэй малчтын эрүүл мэнд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарыг үзэгч та бүхэнд хүргэх гэж байна. Бид энэ удаагийнхаа дугаарт Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р багаас үзэгч та бүхэнд хүргэх гэж байна. Бид энэ удаагийнхаа дугаарт даралт ихтэлт өвчний талаарх мэдээллийг хүргэнэ. Малчтын эрүүл мэнд нэвтрүүлэг маань үргэлжлэн үзэгч та бүхэнд хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р багаас Алтан чимэг их чигээ урьж оролцуулж байна. Танд юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе, сайхан хаварж байна уу? Баярлалаа. Та нар ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Бас бид сая ирж хахад тийм ээ гадаа хотонд төл малсан сайхан байна. Тэгээд энэ үед малчтын маань яг эд ажлын үед таарчээ. Тэгэхээр бас малчин телевиз маань Цахиур төмөр компанитайгаа хамтраад эмнэлгийн зөвлөгөө тийм ээ эрүүл мэндийн зөвлөгөө өгч малчтынхаа эрүүл мэндэд ингээ анхаарч ажиллаж байна. Тэгэхээр бид бас энэ удаагийнхаа дугаарт Цахиур төмөр компани эмч уянгийг урьж авчирсан байгаа. За та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр малчтын эрүүл мэнд нэвтрүүлэг маань малчтынхаа эрүүл мэндэд сая анхаарч байгаа гэд тэгж хэлж байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хамгийн сүүлд малчны хотонд хизээ эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан бэ? Энд бол эмчилгээ үйлчлэгэнд хамрагдах боломжгүй л дээ. Яг хав шаардлага гарах юм бол багийнхаа эмчийг дуудаж анхны тусламж авах юм уу тийм л үйл ажиллагаа явуулна. Түүнээс сум орно гэх юм бол бас хэцүү. Тийм болохоор он шаардлага гарвал 13 дугаар маяг тавж 1-р эмчилгээ үзүүлдэг ч юм уу. Тийм л байдлаар эмнэлгийн тусламж авдаг. Багийн эмч бол яг хамгийн түрүү ирж бидэнд анхны тусламж үзүүлдэг. Тийм. Түүнээс л өөр боломжгүй. За тэгэхээр бид нар бас хэлж шүү дээ тийм ээ. Уянга эмчтэй ирсэн. Тэгэхээр заавар зөвлөгөө, эрүүл мэндийн сайхан зөвлөгөөг танд өгнө. За танд одоогоор байнгын завир, шаналгаа тийм юм байгаа юу? Миний ер нь даралт нэлээ ихтэй. Тэгээ нөө зүрх жоохон асуудалтай. 2 ч удаа хаалганд орсон. Тэгээ түүнээсээ болоод даралт маань ихтэй учраас байнгын юм уудаг. Тэмлэгийн хяналт байдаг. Даралтны тогтмол юм уу тэгтээ. За танд одоогоор толгой эргэх, толгой өвдөх, за нүд бүргэлзэх, за тэгээ шилэн хүү зөөгшөх, дотор муухаарах, тийм завир ер нь хэр илэрж байгаа вэ? Ер нь бараг л бүгд тий. Толгой өвдөн хаяад бол дотор муухаарна, хөл гар өвдөн янз янзын болдог. Тэгээд ийм яваа тогтмол байнга эми явах 1-2 доод ирэхэд даралтаа сайн барьж авах юм бол гайгүй гэж хэлсэн юм. Тийм зөвлөгөө өгсөн. За та түрүү хэлсэн тий зүрх маань өвддөг. Түүний улмаас болоо 2 ч удаа хаалгаанд орсон гэдгсэн. За тэгэхээр энэ маань нэг талаараа нөгөө нэг артерийн даралт ихсэлтний байр ихтний хүндрэл гэж байдаг. Тэгэхээр түүнээсээ артерийн даралт ихсэлтээсээ болоод зүрхэндээ нөлөөлсөн байх магадaltaй. Түүний улмаас одоо хаалгаанд явагдсан ч юм уу тийм байж болно гэсэн. За мөн дээрэс нь яг би ялангуяа артерийн даралт ихсэл гэдэг маань бидний нэг амьдралын хэм маягтай салшгүй холбоотой. Тийм болохоор би танаас яг хэдэн зүйлийг тодруулан асууж. Таны одоо хоол цайндаа давсны хэрэглээ нь хэр байдаг вэ? Хоолнд бол ер нь заавал тавс хэрэгэлдэг. Цайнд бол би аль болох бага хэрэгэлдэг л дээ. Тийм. Гэхдээ яг ингээд нарийн одоо яг тэр жорын дагуу хэрэгэлж чаддаггүй байх л гэж үзэж байна өөрөө. Зөв. За мөн дээрээс нь ялангуяа артерийн даралт ихсэл гэдэг нэг шалтгаанд нь бол нөгөө нэг утсан дах өөхтөс холестерины ихсэл гэж байгаад байдаг. Тэгэхээр тэр маань юунтай холбоотой вэ гэхээр судасны хатуурал гэдэг зүйл явагдаж байдаг. Тэр маань их талаар артерийн даралтыг одоо ихсэгдэг шалтгаан болж үүдэг. Тэгэхээр таны өөхтөстэй хоолны хэрэглээ хэрвээ за яг нөгөө малчин хүмүүс юм чинь бас одоо байнга малын мах хэрэглэн. Тэгэхээр яг өөхтөс хэрэглэн. Тэгэхээр энэ тал дээр та огт хэрэгэлдэггүй гэж бол хэлэхгүй. Гэхдээ аль болох бага хэрэглэхийг хичээдэг. Зохицуулж хэрэглэдэг. Зохицуулж хэрэглэхийг хичээдэг. Тэгээд бас тийм бас үр дүнтэй биш байж магадгүй. За зүгээр ингээд хамгийн ойрын жишээ гэх юм бол нөгөө өрөм энтрий чинь бид нар ч Монгол хүмүүс учраас бас дуртай тий хэрэглэх. Тэр утгаараа бол яг арай хэрэгэлцдэг ч юм уу. Тийм зүйл гэж магадгүй. Тийм байгаа гэдэг тий. За нэгэнт судасны хатуурал гэд яригдсан юм чинь би энэ зурган дээр ингээд танд болон одоо телевиз үзэгчтэйгээ үзэгчтэй ингээд тайлбарлаж хэлж үзүүлье. За энэ дээр бол эхний зураг дээр нь бол ингээд цэвэр одоо
судасны хананд нь янз бүрийн одоо өөхтөөс холестерины хуримтлал байхгүй эрүүл судас харагдаж байгаа гэсэн үг. За энэ зурган дээр мөн одоо ялангуяа дотор эрэхтэн өөхлөн гэж байдаг. Дотор эрэхтнүүд дундаас зүрх болон элэг өөхлөх нэлийн түгээмэл тохиолдож байдаг. За энэ дээр бол нөгөө зүрх маань ирэхэд өөхлөөд зүрхний одоо булчинлаг гэдэг одоо эсгүүдэд болохоор өөхний хэмжээ ихссэн зүрх өөхлөлттэй болсон байгаа нь харагдаж байна. За энэ хоёр дахь зурган дээр судасны хананд одоо холестерин буюу өөх тос маань бага хэмжээтэй хоримтлагдаад одоо өөхөн тов руу үүсгэж эхэлдэг. За энэ өөхөн тов руу маань ингээд хэмжээгээрээ томроод нэлээд их хоримтлагдаад ирэхээр одоо зүрх судасны өвчлөлийн одоо нэг шалтгаан мөн дээрээс нь зүрх судасны өвчлөлийн одоо хүндрэл үүсгэх шалтгаанууд болж үүждэг. За үүн дээр бол тарих болон зүрхний харвалтууд гэж яригддаг. Зүрхний шигдээс тархин тус харвалтууд бол нэг шалтгаан бол энэ судасны хатварл буюу цусны хандуух тосны одоо хоримтлал ихсэнтэй холбоотой үүсгэж байдаг. За энэ дээр бол ингээд нөгөө судасны хандуух тос маань нэлээд ихээр одоо үүссэн. За мөн дээрээс нөгөө судасны одоо бүлэн маань үүссэн харагдаж байна. За энэ яванда энэ судас ингээд удаан хугацаагаар байхад ах юм бол зүрхэнд одоо зүрхний шигдээс тархинд болоо тархин тусан харвалтыг одоо үүсгэх юм эрсдлүүдийг агуулж байна гэсэн юм үг харуулж байгаа. За тэгэхээр энэ судасны хатварл гэдэг маань яг одоо нөгөө нэг насжилттай холбоотой судасны уян хатан чанар замун дээрээс амьдралын хэв маяг та одоо холбогдож явагдчихэдэг ийм зүйл байгаа. За мөн дээрээс нь судасны хатварлыг одоо нөгөө бусад одоо артерийн дараалтын хэсэг зүрхний юунууд ч гэдэг шинж тэмдэггүй явагдчихэдэг. За яг амьдралын удаан хугацааны туршид аажмаар үүсчээдэг. Бид нэр энийг бол нөгөө одоо онцлогоо шинжилгээгээр байнга үзүүлээд хянуулан явж явах юм бол одоо урьдчилан сэргийлэх мөн дээрээс нь за урьдчилан сэргийлээд шинжилгээ энэ төр хийлгээд үзүүлээд яалаа гэхэд үүсэх хүндрэлээс нь аль бүрэн сэргийлэх юм боломж бидэнд байдаг. За тэгэхээр тайвантай холбоотойгоор ер нь сүүлд хизээ шинжилгээ өгсөн бэ? Энэ цусандах хөөхтөс холестерины хэмжээ үзүүлж байсан уу? Одоо яг жилийн өмнө болох юм байна. Би өнгөрсөн оны 3 сарын 7-нд тагланд орсон. Тэгэхэд бол бүх төдлийн шинжилгээ өгсөн. Тэгээд түүнээс хойш яг нэг юм бичиж өгсөн зааврын дагуу зөвлөмж орны юм угаад байж байгаа л та. Тийм. Дарсныхаа имийг өн зүрхнийхаа имийг өн. За таны хувьд болохоор нөгөө зүрх судасны эмчийн ер нь хяналтанд бол тогтмол байх шаардлагатай. 6 сардаа нэг удаа одоо зүрх судасыг одоо үнэлэх зүрхний цахилгаан бичлэг за мөн дээрээс нь биохимийн шинжилгээ бусад шинжилгээний тогтмол үзүүлээ зүрх судасны эмчнийхээ хяналтанд бол байнга байх шаардлагатай. За мөн дээрээс нь таны хувьд артерийн даралт ихсдэг учраас артерийн даралт буруулах хэмээн бэлтгэлийг тогтмол яг заасан хугацаанд тогтмол цагаар бол хэрэгжилж яах нь нөгөө хүнээс үүдсэн хүндрэлүүдээс бол сэргийлэх юм бүрэн боломжтой. За мөн дээрээс нь энэ судасны хатварл гэдэг зүйлээс бид нэр сэргийлэх боломжтой байгаа. За таны даралт ихсээд ер нь хэд хүрдэг вэ? Тэтлэн үү? Тийм. 185. 185. Тэгээд түргэн дуудаад тусламж ирсэн. За одоо та юм артерийн даралт бууруулах хэмээн тогтмол ууж хэрэгжилж байгаа. Тэгэхээр ер нь даралтныхаа юм уучингууд ер нь хэд болдог вэ? Лариста тэгээ бол сартан энэ гэдэг тийм л юмнууд дууж байгаа. Байнга тогтмол дууж байсан. Тий брайн акт туусан. Тийм юм туусан. Тий. Яг багслаа гэхэд ер нь 140-оос бараг дуудаггүй тий. Бүр 130 90 энтер болох юм бол хамгийн бага нь л. Зөв. За яг хуу таны ингээд артерийн даралт ихсэлтийн юуг сонсоод байхад бол таны даралт ихсэлт бол 2 дугаар зэрэгтэй. Даралт ихслийн 2 дугаар зэрэгтэй. Нэг 160-аас 170-ийн хооронд бол ерөөдөө эмээ уучингууд хэвийн болчдөг тий. За тэгэхээр ийм байд юм байна. За тэгэхээр та бол артерийн даралт бууруулах хэмээг тогтмол хэрэгжилж явах хэвээр. За үүнийхээ хажуугаар даралт бууруулах үйлдэлтэй, цус шингэлэг үйлдэлтэй, цусндах өөх тос болон холестерины хэмжээг хэвийн болгох үйлдэлтэй 100% одоо урмлын найрлагатай абана амийг би танд одоо тогтмол ууж хэрэглэхийг санал болгож байна. За энэ юм маань саяны зурган дээр үзүүлсэн. За цусндах судасны хананд байгаа өөх тосны хэмжээг хэвийн болгох судас цэвэрлэх үйлчилгээ үзүүлнэ. За аль болох урьдчилан сэргийлэхээр ялангуяа 50-аас дээш насны хүмүүс маань урьдчилан сэргийлэхээр тогтмол ууж хэрэглүүл зүрх судасны өвчлөл за түүнээс үүдсэн зүрхний шигдээс тархины харвалт зэрэг одоо өвчлүүдээс бүрэн сэргийлэх боломжтой юм аа. За мөн дээрээс нь энэ юм маань цус шингэлэх үйлдэл үзүүлдэг. За артерийн даралт ихсэлтийн 1 болон 2 дугаар зэрэгэд ууж хэрэглэснээр даралтын одоо тогтворжуулах буюу цусны даралтыг тогтворжуулах юм үйлдэл үзүүлдэг.
ийм одоо бүтээгдэхүүн байгаа. За та Абанамыг өдөрт 2 ширхгээр өглөө орой одоо 2 удаа ингээд өдөрт нийт 4 ширхгийг зовир шинж тэмдэглээ хэвэн болтол нь удаан хугацаар ууж хэрэглэх боломжтой. За яагаад тэгэхээр энэ судасны хатуурал гэдэг энэ зовир маань гинт ингээ үүсчдэггүй. Бидний амьдралын хэв маяг замун дээрээс нь бусад одоо хоолуун замун дээрээс нь бусад өвчлөлтүүдтэйг холбоотойгоор одоо 10-аас 20 жилийн хугацаанд нэг удаан хугацаагаар үүсээ явж байгаа учраас ерөөхдөө удаан хугацаанд ууж хэрэглэдэг ийм бүтээгдэхүүн байгаа. Сая сонсч л та. Тэгэхэд би бол одоо миний хувьд бас даралт их хэстэй. Одоо тэгээд би бас энэ Абанаг уудаг л та. Гэхдээ би болонгод холестерин бууруулна, цусан дах холестериныг бууруулна гэдэг юугаар нь даралт гэдгээр нь бол бас мэдж байгаагүй юм байна. Одоо аспирин 81-ийг л хүмүүс их цус шингэлэхэд уугаад байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр нь болонгод одоо ганцхан цус шингэлэх үйлчилгээтэй байгаад байдаг. Энэ юмны хувьд ингээд сонсож байхад олон талын ач холбогдол байна шүү дээ. Тийм. За Абанамын сая хэлсэн те. Ерөөдөө 3 төрлийн үйлдэл үзүүлж байгаа. Цус шингэлнэ, цусан дах өөх тос болон холестерины хэмжээг буулгаж хэвийн болгоно. За мөн дээрээс нь артерийн даралт буулгана. За ялангуяа артерийн даралтын 1-2 болон зэргийн эсэлтэй хүмүүс бол тогтмол ууж хэрэглэнээр цусны даралтыг тогтворжуулах үйлдэл үзүүлдэг байгаа. Одоо сүүлийн жилүүдэд залуу хүмүүс маань их даралт ихслээ харавлаа гэдэг их ярьж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бас нөгөө элэг өөхөллөө зүрх одоо дилслээ ч юм уу, тийм ээ. Эмчийн хяналтанд орлоо гэсэн иймэрдүү шинж тэмдгүүд гараад идэг. Тэгэхээр одоо би ч гэсэн ихэнх чинь алтаа ихчтэй харьцуулахад бол залуу хүн мөртлөө одоо миний зүрх дилсэн тэгэл ажлын бас нөгөө шаардлагаас болоод жоохон ядрах ч юм уу, тийм ээ. Тийм үед бас ингээл даралт бас их сэтгэлтэй. Бидний хувьд хүртэл бас энийг уух боломжтой, тийм ээ. Залуу гэлтгүй л уух. Эрт залуугаас л уух хэрэгтэй гэж ойлгож байна. Тийм, ерөөдөө өвчин эмгэг гэдэг чинь одоо заавал эмчилээд хүндэрсэн хойно биш. Ерөөдөө зовир эхлээд онцлогдсон бол одоо аль болох урьдчилан сэргийлэхээр зөөлөн үйлдэлтэй урмлын бэлтгэлүүдийг хэрэглэх нь илүү одоо тухайн хүний одоо нөгөө нэг гимжилгээнд дээр за мөн дээрээс нь санхүүгийн хувьд ч тэр илүү гэсэн хэм нэлттэй тийм. Абанам маань бас сонсоод байлаа л та. Би гурал ингээл ярилцаа сууж байхад бас сонсоод ингээл хийж байхад олон төрлийн ач холбогдолтой бусад юмнуудтай харьцуулахад, тийм ээ, зөвхөн ганц зүрхэнд гэл нэг юм тий зөвхөн нэг л юмд үйлчлэлдэг. Энэ болонгууд ерөөсөө олон төрлийн ач холбогдолтой гэж ойлгож болох уу? Энэ юмны одоо найрлага бүтцэн одоо юу гэдэг юм бол энэ талаар. За Абанам маань ерөөдөө 20-од төрлийн ургамлын одоо нийлмэл найрлагатай юм бүтээгдэхүүн байгаа. За энэ дотор нь гол ургамал нь болохоор терминал аржуна гэдэг одоо Европ болон Энэтхэгийн одоо зарим бүс нутгууд дургадаг ийм модторхог одоо бүтцтэй ийм ургамал байгаа. Түүнээс нь одоо идэвхтэй биологи идэвхтэй бодисуудыг ялгаж аваад одоо ийм имийг гаргаж аваад за мөн дээрээс нэмэлзүүн болон туршил судалгаануудыг хийгдсэний үр дүн дээр одоо л эмчилгээнд хэрэгжилж байгаа. Хөдөөр нутагт тийм ээ малчт маань маш их хөдөлгөөнтэй байдаг. За төв суурин газар байдаг бидний хувьд бол хөдөлгөөний хомсдол маш их бай. Тийм ээ суугаал компьютерийн ард суулаа тэгэл хэдэн цаг суучна. Малчт маань бол байнгын гарч ороостой. Тэгэхээр тэгсэн мөртлөө яг эрүүл цэвэр агартайгаа мөртлөө малчт маань бас л ялгаагүй ингээл зөндийн асуудал гарч ирээд л. Харин тийм. Тэгэхээр малчт манаас тэр бүр хот хүрээ газар явж чадахгүй одоо сая та хэлжэл л да жил гармын өмнө эрүүл мэндийнхаа үзлэг шинжилгээг хамруулсан хамгийн сүүлд гэл ярьж ин даралт их хэсгээд ер нь гард орох одоо материалаар ч юм уу ингээд өөртөө нэг анхаарал тавьж исэн юм байгаа юу? Зүгээр л өөртөө имэйл нөөцөлдөг. Одоо ингээд эмчилж өгсөн зөвлөгөөний дагуу те имэйл жишээлбэл одоо хэдэн сараар нь чавдаг юм уу? Тийм л арга хэмжээнүүд байна гэхээс биш өөрөөр нэг их бол байхгүй л тийм. Бусад юмнуудыг ингээд ууж хахад бүр яг л нөгөө имээ уухгүй бол би ингээд дордоод идэг гаж нөлөө одоо бас гараад идэг. Абанамын хувьд ямар нэгэн гаж сөрөг нөлөө байгаа юу? Бас нөгөө имийн дасал гэж байдаг шүү дээ. За Абанамын хувьд болохоор бусад одоо төрийн нэгж маань эхэлсэндээ лориста болон бусад даралт бүлгийн одоо буруулах бүлгийн бэлтгэлүүд хэрэгэлдэг. За тэдгээр юмнуудтай хамт хавсруулад хэрэглэхэд бол харилцан сөрөг нөлөө байхгүй. За энэ юм маань өөрөө дээрээсээ одоо удаан хугацаагаар ууж хэрэглэхэд ялангуяа судасны хатуур
бол за мөн дээрээс нь артерийн даралт бууруулах хэмээн эмчилгээнийг удаан хугацаар ууж хэрэглэх шаардлагатай байдаг. Энэ тохиолдолд тухайн хүндээ одоо бусад эрхтэнд нь ялангуяа элэг бөөрөнд ачаалал өгөх, за мөн дээрээс нь бусад эрхтний талаас завир гар нөлөө, сөрөг нөлөө байхгүй. Энийгээрээ бас давуу талтай тухайн хүндээ бас юу багтаа байна. Энэ имийг одоо хэдэн наснаас хэдэн насны хооронд уух боломжтой гэсэн тийм заалт байд юм бол одоо жишээ нь бага насны хүүхдээс хол байлга имийг гэл тэгдэж штэ тийм ээ. Тэгэхээр сүүлийн жилүүдэд яг альтрон би хэлсэн штэ нөгөө тархины даралт ихтэй хүүхдүүдэд одоо аспирин 81 энтрийг бол уулгачдээ шүү дээ. Эцэг их нь мэддэггүй ингээл хамаагүй л ингээл уулгачдээ штэ. Тэгэхээр энэ эмний хувьд бол тийм байгаа Японыгийн хувьд. Абана эмийн хувьд болохоор абана эмийг зөвхөн насанд хүрсэн хүмүүс өдөрт 2 ширхгээр өглөөр одоо 2 удаа завираа хэвийн болтол ууж хэрэглэдэг юм бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр хүүхдэд хэрэглэхгүй гэсэн. Хичнээн курсээр нуух хэрэгтэй вэ? За курс эмчилгээний хувьд гэхээр 3-аас 6 сар ууж хэрэглэнэ. За ялангуяа зүрх судасны эмгэг артерийн даралт эсэлт гэдэг эмгэгүүд бол удаан хугацаанд үргэлжилдэг. За ялангуяа артерийн даралт бууруулах эмэг бол насан туршдаа зөв тунгаар тогтмол цагтаа ууж хэрэглэдэг. Тэгэхээр үүнтэй адилхан байнгын л ууж хэрэглэнэ гэсэн үг. За ялангуяа 50-аас дээш насны хүмүүс бол урьдчилан сэргийлэхээр тогтмол удаан хугацаар ууж хэрэглэхэд бол боломжтой юм бүтээгдэхүүн байна. Би бас ингэж л ойлгож байна л да. Одоо даралтны эмийг бид нар эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлтөөр авдаг. Байнга тогтмол хэрэгэлдэг тийм ээ зарим хүмүүсийн хувьд. За энэ эмийг уухаар абанаг ууснаар цус маань сайхан шингэрээд одоо нөгөө нэг цус шингэрэхээр чи мэдээж хүний эд эрэхтэй эрүүл сарал болно л гэж ойлгож болох уу тийм ээ? Эд эрэхтнүүдийн хувьд болохоор ерөөдөө эргэтэн болгон судастай цусаар дамжиж нөгөө цус маань урсж байгаа. Тэгэхээр цус маань шингэн аль болох одоо цусндах хөөгцсний хэмжээ бага байх тусмаа тухайн эргэтний одоо цусан ам сайжирна гэдэг нь үйл ажиллагаа хэвийн за мөн дээрээс нөгөө үүргээ гүйцэтгэх илүү одоо хэрэгтэй гэх юм уу тийм болгож өгч байгаа гэсэн. За тэгэхээр хөдөө орон нутгийн малчт маань тийм ээ өвдөхөөр эсвэл аль нэг сум суурин орохоор бол нэг эмийг нөөцөлж авдаг. Тэгэхээр энэ одоо абаны эми маань одоо хаанаас авах боломжтой ер нь малчт маань бас захиалж авах боломж болцсон хэр үт юм болов. За абаны эмийн хувьд Улаанбаатар хот дох одоо бүх эмийн сан за мөн дээрээс нь хөдөө орон нутгийн одоо бүх эмийн сангаар худалдаалагддаг. За үүний хувьд боломжийг нэг 6500-аас 7500 төгрөгийн хооронд худалдаалагддаг. Тэгэхээр таныг авахдаа нэг 2-3-аар нь ч юм уу 1 сар 2 сарынхаа хэрэглээ ингээд нөөцлөөд авах боломжтой ийм бүтээгдэхүүн байна. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Танаар ч гэсэн цааш тэнцэн ажилд амьдрал сайн сайхан бүхний хүсье өргөё. За баярлалаа. Үзэгчтэй малчтын эрүүл мэнд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаард Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р багаас Алтан чимээг ихчиг урьж оролцууллаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.